Сайн бацхан өрхөм сонсогчдоо ингээд Монгол Чат подкаст тааханд хүрж байна. Энэ удаагийн дугаараар бид бүхэн IELTS-ийн тухай ярилцсан. Зочноор Монгол Чатын IELTS группийн админ Хулан оролцож байна. Ингээд хуландаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За хоёлаа яриа юунаас эхлүүлэх дээр вэ? Ер нь IELTS бэлтэж байгаа болон бэлтгэж байгаа хүмүүстээ зориулаад IELTS гэж ер нь яг юу юм? Ер нь IELTS-ийн тухай ярилцъя гэж бодож байна. За IELTS гэж яг товч тодорхойгоор хүмүүст хүргүүл ямар ойлголт юм бэ? International Language Testing System буюу ер нь олон улсын англи систем гэсэн үг, тестинг систем гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө 1989 оноос хойш авагдаж эхэлсэн. Дэлхийд даяар 9000 гаруй газар аль биесээр авагддаг байгаа. За хулан маань өөрөө энэ манай энэ Монгол чат дээр суурилаад өөрөө нэг тийм IELTS групп үүсгэж айгүй идэвхтэй хост хийгээд админ хийгээ явдаг охин байгаа. Ингээд хулан ер нь өөрөө яг IELTS дээр ямар амжилт гаргасан юм бэ? Би болохоор 2018 оны 6 сард IELTS өгөөд 8.5 авсан байгаа. За 8.5 гэдэг нэлээд өндөр оноо бах тийм ээ. Тийм. Би ер нь бас найзуудаас асуугаад ингээд ер нь сонсож байхад 8.5 гэж ер нь бол сонсож байгаа. Айгүй өндөр оноо сонсогдлоо. IELTS-ийн салбарт амжилттай явж байгаа төлөөлөл гэж би бас чам харж байна. Тэгээд IELTS-ийг ингээд бэлтгэхийн тулд чи яг өөрийгөө яаж бэлдэж байсан бэ? Ямар аргачлалаар энэ амжилтанд хүрсэн гэж өөрийгөө боддог? За IELTS-ийн шалгалт маань ерөөсөө дүрмийн шалгалт биш. Яг цэвэр чадвар дээр суурилсан шалгалт байдаг байгаа. Яг дөрвөн скил дээр тулгуурладаг гэсэн үг. Reading, listening, writing, speaking гэдэг дөрвөн скилтэй. За тус бүр 60 минут, 30 минут, 60 минут, 15 минут гэсэн минутаар нийт нэг 3-4 цагийн шалгалт болдог байгаа. Ерөнхийдөө Монгол улсын маань боловсролын систем өөрөө 10 жилээс нь ахуулаад хүүхдүүдийг дүрмээр нь илүү шахаж явдаг. Яг IELTS-ийн шалгалтын дээр бол дүрм нэг чухал биш. Чадвараа сайжруулах тал дээр илүү анхаарал зүгээр байдаг. Би өөрөө болохоор англиг бол дүрмээр биш, англи хэлнээс дүрмийг сурсан гэж хэлж болно. Өгүүлбэр болон өгүүлбэрт зүүн аргаар англиг сурсан байгаа. Тэгэхээр дүрм мэдхгүйгээр англиар ярьж чадна гэхээр надад бас аюул сонин сонсогдож байна л да. Тэгээ бас манай сонсогчид бас тэгж бодож байгаа ах чи яс энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. Өгүүлбэр зүүн арга гэдэг маань яг өөрөө юу хэлээд байгаа юм бэ гэхлээр яг ямар үгний ард ямар үг байдаг, ямар үгний ард таслал орох уу, ямар үгний ард цэг орох уу, энэ бүгдийг мэдж явах хангалттай гэсэн. Мэдээж тодорхой хэмжээнд бол дүрм мэдэх шаардлагатай. Гэтэ 100% дүрмээр яваад IELTS дээр өндөр авна гэсэн үг бол биш үү. Тэгэхээр сүүлийн залуучууд маань ер нь гадагшаа сурах сонирхол аягүй их болсон. Тэгээд бүгдээрээ ингээд сургалтын төвөөр яваад идэг тийм. Миний харж байгаагаар сургалтын төвүүдээр ингээд сурж байгаа эсвэл ингээд янз янзын маркетинг хэрэгжилж байгаа сургалтын төвүүд байгаад идэг. Зарим нь болохоор үг цээжлүүлвэл чи амар англи сурчин, зарим нь болохоор чи дөрмийн одод 7 хоногийн дотор амар мэддэг болно. Тэгчих юм бол чи төгс болчин ч гэдэг юм уу те. Ингээд янз янзын юм яриад идэг. Тэгэхээр яг энэ дээр чиний байр суурь ямар байдаг? Хүн ер нь өөрөөсөө англи хэл сурахын тулд ямар одоо итгэх санаачлал гаргах хэрэгтэй, ямар төвчээр хатуужил гаргах хэрэгтэй гэдэг юм бол. Би өөрөө сургалтын төвд явж үзсэн. Тэгээд бас л дүрмээрээ шахах талтай байдаг. Би өөрөө болохоор IELTS өгөхдөө яг дүрм чухал биш гэдгийг мэдчихсэн учраас сургалтынхаа төвөөс байсан. Ер нь сургалтын төвөг явж ирснаас яг хуваараа онлайн тестүүд, чадвараа сайжруулах тактикууд, мок тестүүд өгвөл илүү үр дүнтэй байдیں۔ Өөрөө хувь хүн ганцаараа бэлтэж байгаа тохиолдолд мэдээж маш их хэмжээний тесэр хатуужил хичээл зүтгэл хэрэгтэй. Тэгэхээр ганцаараа төвлөрөө суугаад юм сураад сурвал илүү үр дүнтэй байх болов эсвэл ингээд найзуудтайгаа ч юм нийлээд хэсэг хугацаанд ингээд багаараа суувал үр дүнтэй гэдэг болов. Яг хувь хүний өөрийнх нь сурах чадвар нь ямар байгаас шалтгаалдаг байх гэж бодож байна. Би болохоор өөрөө яг ганцаараа сууж иж төвлөрдөг хүн. Тэгэхээр ганцаараа бэлдсэн. Ерөнхийдөө тэгтээ хүмүүс 2-3-аараа найзуудаараа бэлддэг тохиолдол байдаг. Тэдний илүү үр дүнтэй байл тэрүүгээрээ хичээлсэн зүгээр ах.
Тэгэхээр ингээд 8.5 он авахын тулд чи ямар хугацаа зарцуулсан бэ? Би болохоор өөрөө 9-р ангита англи хэлнээс өөр хичээл бараг үзээгүй. Тэгээ 11-р ангита TOEFL өгчээсэн. Ерөнхийдөө бүр багасаа англиэр дагнаад явцсан гэсэн. Тэгээд мэргэжил маань өөрөө англиний багш учраас бас бүр багасаа л бэлдсэн гэж хэлж байна. Яг IELTS-д зориулж бэлдсэн хугацаа гэвэл нэг 2 сарын хугацаанд бэлдсэн байна. Хүү тийм үү? 2 сарын хугацаанд чи тэгээд 8.5 он авчиж байгаа юм. Тактикаас л хамаарна л та. Тэгэд би яг өөрөө ч гэсэн одоогоор зөвлөмж тактикууд заагаад явдаг учраас хүмүүс маань надаас зөвлөмж өнгөө авч олно шүү. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд нэг амар тэр англи хэлийг мундаг сурахаас илүү яг энэ шалгалтын дээр өндөр оноо авах нь илүү зорилго гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр яг тэр шалгалтын дээр ямар хуу асуулт, ямар зүй тогтолтой асуултууд, шалгалтууд ирдэг. Тэрэнд нь яаж хариулах, яаж одоо оролцох ёстой гэдэг тактик юмнууд аягүй чухал байна тийм ээ. За тэгэхээр би бас дээр бас асуужсэн тийм нөгөө нэг дүр мэдхгүй яаж англи хэлээр ярьдсан бэ гэдэг шиг. За мэдээж шалгалт өгөхэд бол тодорхой хэмжээний чадвар хүн суух ёстой. Тэгэхээр чадвараа сайжруулахын тулд хүмүүс яг ямар үр дүнтэй арга хэрэглэх вэ? За би энэ дээр авчхан зөвлөмжүүд өгчээ. Reading дээр бол нийт 60 минут авагддаг. Дотроо 3 sectionтэй 40 асуулттай. Тэгээ энийг 1, 2, 3 дахь секторээ минутанд хуваачвал их зүгээр 16 минут, 18 минут ч тийм үү 22 минут гэхэд тэгээ цагаа арж агаад асуултандаа хариулаад явж байгаа хэрэгтэй. Тэг хүмүүс passage-аа эхэлж уншичаад дараа нь асуултанд хариулаад идэг. Тэгэхгүйгээр асуултаа харчаад хариултаа бүглөөд явуул зүгээр идэг. Listening дээр бол яг 100% төвлөрөх нь илүү чухал. Мэдээж үг мэдэх нь бас илүү чухал. За writing дээр бол 2 тасктай байдаг. 60 минут авагддаг. За тэр эхний таск нь болохоор өгсөн чартыг юм уу, хүснэгч юм уу, диаграмыг describe хийх, эссе бичүүлдэг. Хоёр дахь нь болохоор бас нэг өгсөн сэдвийг дэлгэрүүлж бичих ч юм уу, тиймэрхүү таскууд авагддаг байгаа. Энэ дээр бол зохицолтуудаа хэрхэн яаж бүтээх үү гэдэг талаас нь илүү харуул зүгээр байдаг. За speaking бол тухайн шалгалт авч байгаа хүнээсээ юусоо айж имэйлгүйгээр шууд ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүс маань хөвчлэн энэ хүн гээд нэг хүнээсээ айгаад байх талыг илүү байдаг. Тэр хүн зөвхөн шалгалт авах гэж ирсэн өөрийг нь дүн тавихгүй гэдгийг нь маш сайн ойлгоод сандралгүйгээр ярих хэрэгтэй. Тэгэхээр сэтгэл зүгээ бас айгүй сайн удирдах сурах хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. За ингээд бит хоёрын ярилцах цаг үгээр дуусч байна. Тэгээд хулантай эргэж хэрвээ холбогдъог үйл яаж холбогдох вэ? Би өөрөө болохоор сошиал ертөнцөөс айгүй хоолойдог байхгүй. Тэгэхээр Монгол чатын чатаар зөвлөгөө өнгөө авч болно. Монгол чат тэр ямар дугаар дээр байдаг вэ? 8973 0484 гэсэн дугаарыг утасныхаа контакт хадгалаад тэгээд чат бичиж болно. Тэгээд би групптэй нэмчин. За ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж ярилцлага өгсөн хуландаа баярлалаа. Манай үнэнч одоо хэрэглэгч байгаа Монгол чатын. Баярлалаа. За ингээд Монгол чат подкаст авахын хүрлээ. Энэ удаагийн сэдв IELTS-ийн тухай байлаа.